Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн хүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 18-ны лав гарагийн өглөө байна. За тэгэхээр сүүлийн өдрүүдэд тань дулаахан болж эхэлсэн байна. За өнөөдөр бас нэг норлох сайхан дулаахан өдөр байх юм шиг байна. Тэгээ өнөөдөр бид нар бас Хермоны шүүдрээр маш чухал сэдвээр бас хамтдаа ярилцах, бас түүнийг өдөржингөө бодож тунгаах, тийм гайхалтай бурхны бидэнд бэлдсэн төлөвлөгөө байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэлгүй яхав. Өчигдөр бид нэр Матай номын 7 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээс суралцсан шүү дээ. Өөрийн хэмжсэн хэмжээсээрээ та хэмжигдэх болно гэдэг тухай суралцсан. Тэгээ таны хэмжээс үнэхээр бурхан дотор зөв үү? Та тэр хэмжээсээрээ бусдыг ингэж шүүж тэгж харах нь үнэхээр зөв үү гэдэг талаар бид нэр ярилцсан. Тэгээ магадгүй та дотроо шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна. Бусдыг шүүлтээрээ биш, хэмжих хэмжээсээрээ биш, харин уучлах зүрх сэтгэлтэй бурхны тэр хайрлах тэр зүрх сэтгэлийг гаргаасай хэмээн өчигдөр таныг ятгасан. Тэгээд та олон чухал шийдвэрүүдийг гаргасан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд зөвхөн уучлаа зогсохгүй бас хамтдаа нэвтрүүлгийг өчигдөр сонсож байхад уучлал болон эвлэрэл нь бурхны арга зам юм аа гэдэг талаар суралцчихлаа. Бид бусдыг уучлаа зогсохгүй эвлэрч яаж бидний зүрх сэтгэлд жинхэнэ амар тайван ирнэ гэдгийг та битгий мартаарай. Зүгээр та нэг шийдвэр гаргаад өнгөрөх биш, буцаад эвлэрэх тэр арга замыг, буцаагаад харилцаагаа сэргээх тэр гүүрийг та буцаагаад одоо сэргээн засварлаарай гэж энэ өглөөс таныг ятгах байна. Тэгээд эзэн бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг гаргалгааг, амар тайвныг бидэнд өгдөг учраас эзэн бурхандаа талархъя. Тэгээд энэ өглөө эзний өмнө ирж түүнд алдар магтаалыг хамтдаа өргөцгөөе.
Хэрвээ бидний өвчний хөртөөдөөж бидний уйлга шүнгүүсэн бидний урхан гэдгийг таньж мэдсэнгүй амар тайвны төлөө түндэ гисгээд бочээ бидгүү хоньнэхэд тоо орорин замар явжээ Sarvida vartsa Tuni Shakar bide ilse Tuni Hayat chudo Tube Tashri gonsa Tuni Sarvida vartsa Tuni Shakar bide ilse Tuni Hayat chudo Tube Tashri gonsa Tube Tashri gonsa Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Исая 53-ийн 3 гээд бидний хувьд бол маш их алдартай, утга учиртай, гайхалтай ажлыг бол үзнэ. Тэгэхээр Христэд итгэлийг олон хүмүүсийн сайн сайхныг бусдад санал болгоод тэгээд дараад нь одоо юу гэдгийг өөрсдийнхөө нэг болгодог гэдэг гэж бол бусад хүмүүсийн нэг юм рекламадад ингээд юмныг ингээд сайн сайхан өнгөц байдлыг нь эсвэл өнгө төрхийг нь харуулж агаад нэг уруу татах ч юм уу эсвэл одоо санал болгох ч юм уу тийм байдлыг тийм аргыг хэрэгэлдэг гэж боддог бол Христэд Христийн талаар сонсох эхний өдрөөс л бид нэр Христийн үхлийн талаар сонсож эхэлдгээрээ бидний одоо бусад хүмүүс тараадаг сайн мэдээ маш их үнцэнтэй утга учиртай байдаг. Исая 53-ийн 3 тэрээр хүмүүс жигшигдэн орхигдсон өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ гэж. За зовлон шаналлын хүн гэж миний хувьд бол анх нэг юу гарч явах үед бэлхэн 8 Библи гарч явах үед бол ой гашууны хүн гэж бол тэн дээр бол бичигдсэн байдаг гэсэн. Тэгэхээр израильчууд бол ой одоо гашуудахыг бол маш их одоо юудаг чухалд тооцдог. Тэгээд хин нэг нь гашуудахыг бол маш их хүлээн зөвшөөрдөг. Гашуудж байгаа утга учирыг бас ойлгож бас тэр хүний гашуудлыг бас ингээд даван тоолох эсвэл тэр хүнд өгөх цаг хугацаа ч юм уу тэн тал дээр бол израильчууд бол маш их олон зүйлийг суралцсан байдаг. Тэгээд тэр олон зүйлийг суралцсан байдаг шалтгааны нь хинээс гаралтай байдаг гэхээр нэгэн цаг тэдний төлөө ирж залмаа дээр алдагдаж тэдний төлөө ирж тэдний төлөө амь насаа зориулах тэдний төлөө тэдний зовх байсан зовлонгуудыг болон тэднийг зовоож байгаа зүйлүүдийг бүгднийг өөртөө авах тэр месая тэр аврагч тэр тэд бурхан илгээх тэр нэгний тэр дүр төрхийг бас тэд нар дурсан санаж бас түүнээс суралцж бас тэдний хайрладаг бурхан нь тэдний зовлон зүтгүүрийг яг үнэхээр тэдэнтэй хамт туулдаг бөгөөд бас тэднийг ойлгодог гэдгийг бол тэн дээр бол гаргадаг. Тэгэхээр еврейчүүд номон дээр нэг юм тэр өөрөө зовлон туулсан учраас биднийг зовлоныг маш сайн ойлгож мэднэ гэж бол бичсэн байдаг. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг эндээс бол харъя.
тэрээр хүмүүс жигшигдэн орхигдсон. Өвчин зовлон мэдэгч. Зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанчис тоочээ гэдэг үг байсан байна. Тэгэхээр энэ дээр нэг сонирхолтой юм ярьж байгаа юм л та. Нэг л их зовж өдөрсөн, маш их юм тохиолдсон. Тэгээд одоо яагаад гэдэг нь ойлгомжгүй. Хэрвээ хин нэгэн одоо юм юу гэдгийг одоо хин нэгэн гэмт хэрэгтэн эсвэл хин нэгэн одоо хүнд ял идэлхээс өөр аргагүй хүн ийм одоо дүр төрхтэйгээр харагдсан бол хүмүүс бол аргагүй шүү дээ одоо энийхээ горыг амсаж байгаа гэсэн байдлаар бол хандах байсан бол тэр хүний гим зэмгүй нэгэн байсан гэрнээ тийм нөхцөл байдалтай болсон юунаас болж байгаа юм бэ гэдэг асуултыг Есүс Христос олон зуун жилийн өмнө Исаягаар дамжуулаад Бурхан өөрийнхөө ард түмэнд тавьсан байна. Та нарын төлөө жигшигдэж, орхигдож, зовлон зүдгүүрийг туулж, зовлон шаналлын хүн гэж нэрлэгдэж, хүмүүс нүүр бууруулж, хүмүүсээр жигшигдэх тэр нэгэн чухам яагаад тийм дүр төрхтэй хартж байгаа юм бэ гэж. Тэгэхээр та нар энэ хариултыг та нар ойлгох хэрэгтэй. Та нар хэрвээ хин нэгэн хүн яг ийм дүр төрхтэй байх юм бол хин нэгэн хүн маш их алтан авчираад юм эсвэл байшин барилга бариад юм эсвэл та нарын асуудлыг шийдэж өгсөний дараа энэ манай аврагч юм болоо гэж бодохын оронд хин нэгэн хүн утга учиргүйгээр маш их зовлон зүдгүүр амсаж та нарын одоо та нарыг хайрлаж одоо та нарыг одоо санал тавиагүй байхад хайрлаж та нарыг санал тавиагүй байхад та нарын өмнөөс зовж та нарт зааж сургаж та нарын амьдралд чинь ирж та нартай хамт байж та нарыг хайрлаж та нарыг Бурхан эцэг рүү чинь эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү хэрэг хандуулж явах юм бол та нар тэр хүн хинбэ гэдгийг та нар тэр үед нь таних ёстой шүү. Энэ талаар Бурхан бол анхааруулan хэлж байгаа. Есүс Христ бол төрөө төрснийхаа дараах гарсан амжилтаараа хүн төрлөختөнд танигдсан нэгэн бол биш аа. Есүс Христ бол төрхөөс олон зуун жилийн өмнөөс Бурханаар зөвнөгдөж Бурханаар одоо илгээгдэн гэдгээ хүмүүст хэлэгдэж хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлдэж хүмүүст яагаад итгэх вэ, яаж итгэх вэ, яаж таних вэ гэдэг талаар маш их одоо хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан урьдчилан хэлж байгаа гэдгийг ирсэн тийм нэгэн байсан. Тэгэхээр энэ хэсэг бол Есүс Христийн загалмайн зовлонгийн талаар шийдүүлсэн Библийн хамгийн гайхамшигтай хэсэг бол байгаа. Тэгэхээр би саяхан нэг одоо викингүүдийн тухай кино үзэж тэд нэг викингийн дайчин нэг сүмд орж ирээд Есүсийн загалмайг хараад энэ эдний Бурхан чинь алагдсан юм байна штэ гэж бол хэлж идэг. За би яг энэ тэр хэсгийг үзэж байхдаа манай Монголын орон зохиол дээр бас байдаг нэг үгийг бол санаж байсан юм хэрэг. Тэр Орос Бурхан ер нь нэг жоохон өөрөө ингэ давж шаналсан байртай хүмүүсийг байтгаа өөрийгөө аварна гэхэд айгүй хэцүү гэсэн байдлаар юм тайлбарлаж байгаа байдал бол гарсан байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ өнгөт харж байгаа байдал яг энэ зүйлүүд нь яг үндэ Бурхан бас хүмүүсийг тэгж хараасаа гэж Бурхан бас хүмүүст Есүс Христийг тэгж харуулахыг хүссэн гэж. Та нар загалмай дээр байгаа Есүс Христийг өөрийгөө ч аврах чадлагүй нэгэн гэж бодож байна уу? Эсвэл өөрийнхөө амь насыг зориулаад олон зүйлээс та нарын төлөө татгалзаж байгаа нэгэн гэж харж байна уу? Есүсийг Гетсеман цэцэрлэг дотор Петр өмгөөлөх гэж оролцсон. Яг тэр үед Есүс юу гэж хэлэхээр хэрвээ би хүсэх юм бол эцэг минь надад 12 легион тэнгэрлэгчийг илгээж чадна гэж хэлсэн. Есүс Христ тэр зовлонгоос татгалзаж болох байсан. Гэхдээ Есүс эцэг минь та өөрийн хүслийг биелүүл гэж хэлсэн. Есүс Христ тэр загалмай дээр зүгээр ингээд зовж байгаа юм шиг биш. Жинкнээсээ зовж исэн учраас тэр хашгирч Бурхныг дуудаж тэр ганцаардаа түүний зовлон шаналл тэр мэдээж жирийн хүн нэг юм байгаагүй учраас түүний загалмай дээр зовлон шаналл бас тэр тухайн үед ингээд байгалийн одоо хөдөлгөөн газар хөдлөлт ч юм уу харанхуй болох ч юм уу тэр олон зүйлүүдээр тэр хүнд тохиолдож байгаа зүйлүүд нь ямар хүнд зүйл болж байгаа вэ гэдгийг гэрч болж ирсэн. Тэгэхээр бид хэлдэг л дээ. Одоо ч гэсэн зарим хүмүүс яг надад тэр викингийн дайчин юм уу эсвэл Монголын орон зохиол дээр гардаг шиг юм гэж ярьдаг. Гэхдээ тэгээ танай Есүс чинь тэгээ өөрийгөө ч авраагүй юм байж гэж. Тэр хизээж өөрийгөө аврах гээгүй.
Энэ дэлхий дээр хин нэгэн өөрийгөө аварч чадах байсан бол яста ганц өөрийгөө аварч чадах байсан хүн нь Есүс байсан гэж. Гэтэл тэр өөрийгөө авраагүй. Харин тэр хүмүүсийг өөрийгөө аварч чадахгүй хүмүүсийг, өөртөө тусалж чадахгүй хүмүүсийг, өөрийнхөө хийсэн буруу зүйлийг үүрч чадахгүй, түүнийгээ эдэлж, түүнийгээ даван гарч чадахгүй. Тэгээд өөртөө тохиолдож байгаа зүйлүүдийг шийдэж чадахгүй тэдгээр хүмүүсийн төлөө загалмаа дээр хадагдсан учраас Есүс загалмаа дээр тийм төр төрхтэйгээр харагддаг юм а гэж. Энэ хүн гимгүү байсан гэж. Түүнийг цовдлж ирсэн Ромын цэрэг хэлсэн байна. Энэ хүн тэр хүн чинь гимгүү байсан гэж түүний худалдсан хүн хүртэл би гимгүү туснаас урвчлаа шүү дээ гэж түүнээс урвсан хүн хүртэл яг тэр үед бол хэлжсэн байна. Есүс Христийг загалмаа дээр хадагдан алгаж явах үед бол бид бол байгаагүй. Гэхдээ Есүс Христ загалмаа дээр үрдэнгүү хадагдан алгадаагүй гэдгийг бид өнөөдөр одоо мэдчихэж байгаа гэж. Тэгэхээр бид нэг зүйлийг бодох хэрэгтэй болж байна. Бидний төлөө гүн гүнзгий хайраас зориулж байгаа нь түүний тэр их зовлон зүдгүүрээр харагддаг юм аа. Тэр ой гашууны хүн болсон гэж. Ой гашууны хүн гэж тэр нэг юм сэтгэлээр унсан гүн тараамад орсон ч юм уу эсвэл ингээд юм сэтгэл готролтой нэгэн бол байгаагүй гэж. Тэр өдөр болгон секунд тутам алдагцаар байгаа. Гим нүглээсээ болж гим нүглийн дотор үхсээр байгаа. Тэдгээр хүмүүсийн өмнөөс дотроо шаналж, тэдгээр хүмүүсийн тэр зүрхэн хатуулсан байдал хүлээж авахгүй байгаа байдал, Бурхны хайраас татгалзаж байгаа байдал, тийм зүйлүүдээс болж тэр гуниг зовлонг тээж байгаа нэгэн байсан. Тэгэхээс тэр өөрийнх нь зовлон зүдгүүрээс болоод өөрт нь ямар ч шийдэл байхгүй байгаа учраас сэтгэл готролд ордог тийм хүмүүсийн нэг байгаагүй гэж. Тэгэхээр бид энэ Есүс Христийн талаарх өөрсдийнхөө мэдлэгийг ашиглан бодох хэрэгтэй. Жишээ нь тэр бидний өвчнийг өөртөө тээж гэж байна. Исая 53 гэсэн гайлтай Монгол магтаалын дуунаас нэг зүйлийг харж байна. Өнөөдөр Германы шүүтрийг сонсож байгаа та бэлгээ бит хоёрч биш, бусад хамтдаа энэ лавыг үзэж байгаа хүмүүс биш. Зөвхөн танаас болоод ч гэсэн Есүс тэгээд зовход бэлэн байсан гэдгийг бодох. Та Есүсийг бүр танихын аргагүй ял шийтгэл амсгаар гим нүглийг дотроо тээн амьдарч та Есүсийг тэр 33 жилийн туршид амьдрахдаа зөвхөн таны амьдарч байгаа, таны бодож байгаа зүйлүүдээс болоод ой гашуу зовлон шаналлын хүн болох хүртэл тийм л гим нүгэлтэй хүн байсан гэдгийг байгаа гэдгийг бодож санаж хэрэгтэй. Энэ дэлхийд би ганцаараа амьдсан ч миний төлөө эрхэл байсан хайр гэж бол дуулдаг. Тэгэхээр өнөөдөр та нэг зүйлийг бодоорой. Би ямар ганцаараа Есүсийг юм болгосон бов гэж хизээч итгэгч хүн хэлж болохгүй гэж. Есүс миний төлөө загалмай дээр хадагдан алгацсан. Баярлалаа гэж итгэгч хүн болгон хэлэх ёстой гэж. Тэгэхээр бидний амьдралдаа бид заримдаа өөрсдийнхөө амьдралыг, өөрсдийнхөө хийсэн зүйлийг ч юм эсвэл өөрсдийнхөө тоолж байгаа зүйлийг үгүйсгэх эсвэл түүний нэг хэсэг баймаргүй санагдах үе бидэнд тохиолдож болох боловч харин Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлс болоод Есүс Христийн биднийг аврахын тулд хийсэн тэр төлөвлөгөө, тэр загалмайн үхэл, тэр дүр төрх, тэр загалмай дээр шамж байгаа Есүсийн төрх, тэр Есүсийн бидний төлөө гээд нас барсан одоо оршуулгдсан эдгээр гэх мэт энэ гайхамшиг түүхүүд болоод энэ дүр төрхөөс бид хизээч нүүр буруулж болохгүй байхгүй. Тэгэхээр 53-ын төгсгөлийн хэсгээр байгамаа бид нүрээ түүнээс нуусаа гэж. Есүсийг загалмай дээр хүмүүсийн төлөө хадагдан алгаж байгаад өөрийнх нь төлөө өгч байгаа гэдгийг мэдэхгүй хүмүүс түүнийг өөрийгөө авраач ээ. Загалмаагаас буугаач ээ гэж асуулдаж байсан. Тэгэхээр бурхан гэж яригддаг түүхэнд байсан олон хүмүүс гэгэрэл төрхийн тулд олон зүйлээс татгалцснараа алдартай байдаг бол харин Есүс Христ олон зүйлээс татгалцахын оронд товчлохын оронд харин олон зүйлийг өөр дээрээ бидний төлөө авснараа тэр хүмүүсээс онцлогтой юм. Тэр авж байгаа зүйлүүд нь сайн сайхан зөвлөж байгаа. Бидний гим нүглээсээ болж өөргөөсөн тэр ял шийтгэлүүд болон тэр хараалууд байсан юм а гэж. Тэгэхээр хүмүүс хараал янз бүрийн тэр буруу амьдралаас татгалзаад тусдаа сууж татгалзаж чадсанараа алдартай байсан бол харин Есүс тэр амьдралаас хүмүүсийг аврахын тулд бүгднгийн өөр дээр авч загалмай дээр хадагдан алдагдсанараа үнцэнтэй хүн. Тиймээс нэгний туулж байгаа амьдралыг туулж байгаа цаг үеэр нь битгий дүгнэ. Загалмай өхлийн хажууд байсан Ром цэрэг гэмт хэрэгтний хэлсэн үгийг энэ цаг мөчид сануулахыг хүсэж байна. Энэ бол үнэхээр ертөнцийн эзний хүү байж. Энэ бол үнэхээр гэмгүү хүн. Бидний шиг цовдлогдохоос аргагүй нэгэн биш гэж хэлж ирсэн энэ хоёр үгийг тань сануулахыг хүсэж байна.
Есүс Христийн хайрыг хизээч мартахгүй байхыг энэ өглөө ятгах байна. Амен. Та загалмаа харахтаа яг юуг олж хардаг вэ? Тэгээд ихэнд явсан Магдалины дууны үгийг та санаж байгаа бол түүний цусаар бид аврагдсан юм аа. Түүний шарахаар бид итгэрсэн, түүний хайраар бид чөлөөлөгдсөн, түүгээр тайвширлыг олсон хүмүүс үлээ. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж алдар Магдалийг өргөцгөөе. Тэхийцэн талархацгай тимээ хийцэн бид харахгүй байхад тагилгийг авчирсан бидний ха өөртөө сондоцсон эзэндээ бид онцгой бид аманыг бид зүг сэтгэлээнийг зөвхөн танд бид алдар Магдалийг хийж баярлалаа Иесус.
чадахгүй Амен. Бид харанхуйд бурхангүйгээр амьдарч байсан, бид харалхан амьдарсан ч бурхан биднийг өөртөө дуудан өөрийн хүүхэд болгосон юм аа. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Исая номын 53 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлээ суралцлаа. Тэрээр хүмүүст жигшигдэж орхигдсон, өвчин зовлонг мэтгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг дааж ис тоожээ. Хэмээх ишлэлээс өнөөдөр бид нар суралцлаа. Есүс Христ загалмай дээр 6 цаг тарчилсан байдаг. Өглөөний 9 цагаас өдрийн 3 цаг хүртэл загалмай дээр тарчилсан. Эхний 3 цагт нь хүмүүс түүнийг янз бүрээр доромжлон гутааж байсан. Хүмүүс түүнийг аимшигтай хадасаар хадаж түүнийг хэрхэн тарчилж өгөхийг нь хүлээн сууцгаасан. Харин 12 цаг буюу үд дунд болоход бурхан бүх дэлхийг түнэр харахгүй болгосон. Дараагийн 3 цагийн турш юу болсныг хүмүүс бид мэдэхгүй. Бурхан тэр 3 цагийн үйл явдлыг бидний нүднээс нуусан юм а. Тэрл мөчөд Есүс Христ хүн төрлөختний төлөө, гим нүглийн төлөө дахил болгон өөрийнхөө амийг өгсөн. Бурхан тэр модон загалмай дээр Есүс Христийг гим нүгэл болгон тооцсон. Гим нүглийг мэдэхгүй тэр бидний төлөө гим нүгэл болгогдсон. Бурхан гим нүглийг үнэхээр үзэн яддаг эсхийг та хармаар байгаа бол загалмайг хараарай. Гим нүглийн төлөө шийтгэл ямар хатуу байдгийг үзмээр байгаа бол та загалмайг хараарай. Өнөөдөр та загалмайг харахдаа юуг хардаг вэ? Энэ тухай доорой. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Бидний хайрлан бидний төлөө заран ганц хайртай хүүгээ загалмай дээр өгсөн орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Эзэн минь өнөөдөр алагдах, амиа өргөх гэдэг шал өөр зүйлс. Бид өөрсдийн гим нүглээс олж алагдах, цаазлагдах бас одоо тэр шийтгэлүүдийг авах ёстой байсан боловч таны хүү Есүс бидний төлөө амиа өргөхдөө загалмай дээр бидний бүхий л гим нүглийг үүрсэнд талархаж байна. Үнэхээр хэлэх үггүйгээр бид танд зөвхөн талархал, магтаалыг өргөхийг хүсэж байна. Бид энэ бүхнийг гүн гүнзгий ойлгохыг хүсэж байна. Бид энэ бүхнийг өөрсдийгөө яллахын тулд биш, харин талархахын тулд, энэ бүхнийг үнгүүдүүлэхийн тулд гүн гүнзгий ойлгохыг хүсэж байна. Өнөөдөр бидэнд өөрийнхөө хайраар Есүс Христийн загалмай дээр хийж гисэн ялангуяа онцгойлон яг хувь хүн миний төлөө хийсэн зүйлийг ойлгуулж өгөөрэй. Есүс таны гайхалтай нэрээр ариун сүнс минь та өнөөдрийг таны талаар бодоход тусалж өгөөч хэмээн Бурхан эцэг минь танд хандан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.